Омоо улсны хавдар Монгол улсны жил дунджаар 400 орчим тохиолдолд бүртгэгддэг. За ингээд үзэх юм бол хоногт 1-2 эмэгтэй жил бүр Омоо улсны хавдар орчилж байна гэсэн үг. За нас баралтын хувьд гэх юм бол нэг жил дунджаар сүүлийн 10 жилийн байдлаар жил нэг 150 орчим эмэгтэй. Тэгэхээр ерөнхийдөө нэг 2 хоногт нэг эмэгтэй нас орж байна гэсэн үг. Тэгэхээр тохиолдлын тоогоор Омоо улсны хавдар ерөнхийдөө зонхлон тохиолддог байрлалын хавдрын дотор сүүлийн 10 жилийн дотор 4-5 дугаар байр гэдэг. Ер нь бол тохиолдлын тоо өндөртөө хавдар байх нь гэсэн үг. За манай хавдар судлалын үндэсний төвийн эмэгтэйчлийн нислэгийн дасагт нэг жил дунджаар нэг 1100 орчим нислэг хийгдэж байна. За үүний дотор Омоо улсны хавдар болон хавдрын урд нэмэг оншоор 700 орчим эмэгтэй хаалганд орж байна. Тухайн онш бүрээсээ хамаарат Омоо улсыг тайрах, за амааг бүхэлд нь авах хаалганууд бол хийгддэг байна. Ерөнхийдөө сүүлийн жилүүдэд тохиолдлын тоо нэмэгдэж байна гэж ойлгож байна. За насны хувьд бас их залуудж явах чиг хандлагатай байгаа тийм. Манай дасагт сүүлийн 2023-24 онд сүүлийн нэг 2 жилийн хугацаанд нийт тохиолдож байгаа Омоо улсны хавдрын тохиолдлын тоог одоо урьдл болон хавдар онштой хүмүүсийн 30-аас доош насных нь хэд байна вэ гэдээ үзэхээр нэг жилд нэг 150 орчим эмэгтэй 30-аас доош насны эмэгтэйчүүдэд Омоо улсны хортой хавдар болон хавдрын урьдл өмчтөн онцлогдож байна. Ингээд бодоод үзэхээр 5 мадагт орж байгаа хаалган хүн тутмын 5 эмэгтэй тутмын нэг нь 30-аас доош насныхан байгаа ажиглагдсан. Дэлхийд дахин за мөн Монгол улс яг Омоо улсны хавдрын эрт илрүүлэг урьдчилан сэргийлэлт бол хийгддэг. За эрт илрүүлгийн хувьд гэх юм бол одоо 2012 онд гарсан 30-аас 60 насны хооронд 3 жилийн давтамжтай тухайн эмэгтэй өрхийн эрүүл мэндийн төвдөө мөн сумын өрхийн эрүүл мэндийн төвдөө 3 жилийн давтамжтай 30-33 гээд 3 жилийн давтамжтайгаар Омоо улсын хавдар 9 жилгээ өгч эрт илрүүлэг бол ингэж хийгддэг. За урьдчилан сэргийлэлтийн хувьд гэх юм бол урьдчилан сэргийлэх боломжтой одоо цөөхөн хавдруудын ерөөхдөө ганц хавдар гэж ойлгож байна Омоо улсын хавдар. За энэ хавдраас урьдчилан сэргийлэх одоо ганц арга нь бол энэ хавдар үүсгэгддэг одоо энэ хүний папиллома вирусын эсрэг вакцинжуулалт байгаа. За энэ вакцинжуулалтыг одоо вакцинжуулалт хамрагдсанаар энэ Омоо улсны хавдраас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой байгаа даа. За Омоо улсны хавдар үүсгэхэд олон эрсдэл хүчин зүйл шалтгаан байдаг. За үүний хамгийн чухал одоо хүчин зүйл нь энэ бэлгийн замаар дамждаг хүний папиллома вирусын халдвар байгаа. За өөр одоо бус эрсдлүүд бий. За тэнд нь тамхи татах, за жирэмсээс хамгаалах дааврын удаан хугацаар хэрэглэх, за Омоо улсын янз бүрийн ажилбарууд хийгдсэн байх. За бэлгийн бос одоо би өрмөц бос үүсгэх жишээр үүсгэгдсэн халдвартай байх. За гэсэн шалтгаанууд мөн дартлаас бол байх гэдэг. Энэ шалтгаанууд маань харьцангуй нэг бага шалтгаан. Үндсэн шалтгаан нь бол энэ хүний папиллома вирусын халдвар байгаа. За энэ вирусын халдвар авсан эмэгтэй 5 болон түүнээс дээш жилийн дараа за Омоо улсны урьд нэмэг үүсгэх эрсдлүүдтэй. За 10 болон түүнээс дээш жилийн дараа Омоо улсны хавдар үүсгэх эрсдэлтэй гэсэн. Тэгэхээр бид бүхэн ерөнхийдөө дүгнэлт хэлэх юм бол магадгүй бэлгийн харьцаанд орсон эмэгтэй хүн бүр одоо энэ папиллома вирусын хавдрыг авах эрсдэлтэй байдаг. Тэгэхээр энэ одоо эрсдэлтэй байгаа учраас магадгүй бэлгийн харьцаанд орсон эмэгтэй та 5-аас дээш жил болсон бол энэ Омоо улсны одоо хавдраас урьдчилан сэргийлэх зорилгоор, эрт илрүүлэх зорилгоор шинжилгээнд хамрагдах, за эрт илрүүлгийн үзлэгт хамрагдах нь чухал байгаа шүү. Цэцэн уран чимэг, үйл ажиллагаа эрхсэн дэд захирал, анагаах ухааны доктор клиникийн профессор. болохоор хавтгай хүчээр эсийн гаралтай одоо Омоо үзүүний хавдар өвтрээ гадна бэлэг эргэтэн за эрэгтэй хүүхдэд ч гэсэн эрэгтэй хүмүүс ч гэсэн одоо энэ шодоо хавдар тэгээд мөн түүнээс гадна ам залгуурын одоо хавдрууд гэх мэт олон хавдруудыг үүсгэх одоо боломжтой. Тийм болохоор энэ одоо вакцин маань зөвхөн одоо охтууд, эмэгтэй хүүхдүүдэд биш бас мөн эрэгтэй хүүхдүүд залуучуудад ч гэсэн хийхэд үр дүнгээ өгнө. Ам залгуурын хавдар за мөн эмэгтэй хүнд болохоор өтрөө Омоо хүзүү, гадна бэлгэрхтний хавдар тэгээд айл хөөсөнд нь болохоор мөн одоо хошнооны амсар тэгээд эрэгтэй хүнд бол шодоо хавдар гэх мэт эдгээр хавдруудыг бол үүсгэх боломжтой байдаг. Монголд бол Омоо хүзүүний хавдрын өвшил бол өндөр тохиолдолтой орны тоод ордог. Тэгээд бас ихэнх тохиолдолд нь бас хожим үед онцлогдох юм хандлагатай. Бид нар бол 10 жилийн өмнөөс Омоо хүзүүний хавдрын эсрэг эрт илрүүлэг эхэлсэн. Үүний үр дүнд бас эрт үедээ онцлогдох магадлал бол боломжууд бол улам нээгдэж байгаа. Гэсэн хэдий ч энэ нь болохоор одоо дэлхийн одоо дундаж одоо жишгүүдтэй харьцуулахад өндөр хэвээрээ байгаа болохоор бид бүхэн одоо энэ жилээс өргөжлүүлэн одоо Омоо хүзүүний хавдрын эсрэг мөн бусад Монгол зовхон тохиолдож байгаа 7 байрлалын хавдрын эсрэг эрт илрүүлэх хөтөлбөрийг одоо үндэсний хэмжээнд зохион байгуулж эхлүүлэхээр бэлтгэл ажлууд хийгдэж явж байна. Хавдар судлалын үндэсний төвийн үйлчлүүлэгчийг дэмжих албаны дарга инхээ. Овгод
За тэгэхээр Монгол улс одоо 2024 оноос эхлээд дархлаажуулалтын заавал хийх үндэсний одоо товлол дархлаажуулалтын нэгэнд нь Умаа үзүүний хадрын одоо үндсэн гол шалтгаан болсон хүний папиллон вирусыг 11 настай охид хүүгүүдэд хийхээр ийм засгийн газрын тогтоол гарсан. За тэгээд анхны дархлаажуулалт одоо 24 оны 11 сараас улс даяар эхэлсэн сургуульд суурилсан байдлаар хийгдэж байгаа. Гэхдээ одоо эн чинь товлын дархлаажуулалт учраас заавал одоо жил болгон тасралтгүй хийгдэх нь шүү дээ. Гэвчиг энэ вакцины талаарх иргэдийн ойлголт бас янз бүрийн одоо тэгин доонтой байна те. Үнэн зөв мэдээлэлд итгэхээсээ илүү буруу ташаа ойлголтод одоо маш их хавтж байгаа ийм байдал анзаарэгдэж байна. Тэгтэл хэдийгээр дархлаажуулалтын асуудал нь өөрөө халдварт өвчин судлалын үндэсний одоо төвд илүү хамааралтай асуудал боловч манай хоёр байгууллагын үед маш нэгт холбоотой. Яа тэгэхээр энэ вакциныг хийснээр тэр хүүхдүүд ирээдүйн гэр бүлийн амьдралд орсон цагтаа тухайн хүүхдийн гэр бүл ямар ч байсан одоо охтынх нь хувьч төр хөвгүүдийнх нь хувьч төр хүний папиллон вирусын шалтгаантай хавтраас сэргийлэх юм боломжийг бүрдүүлж байгаа. Яг өнөөдөр одоо Монгол улсад Умаа үзүүний хавтар эмэгтэйчүүдийн нас баралтын одоо 2 дугаар байрны шалтгаанд ороод явж штэ. Тэгэхээр эн чинь дэлхийн улс орнууд вакцинаар сэргийлээ. Дээрээс нь эртэлрүүлэгт хамруулад ингээд эмэгтэй хүн бол ямар ч байсан энэ өвчнөр нас барахгүй бол манай улсын хувьд энэ өвчин устсан гэдгийг одоо эхнээсээ дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд зарлахад бэлэн болцсон байна. Тэгтэл бид нар тэрний хойноос нэлээд хожим Монгол улсын дархлаажуулалт нэвтэрж байгаа ч гэсэн иргэдийн ойлголт янз бүр байгаа нь хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө бас хариуцлагагүй шийдвэр гаргачих юм эрсдлийг үүсгээд байна. Тэрнтэй нь холбоотойгоор хавдар судлалын үндэсний төвийн эзэхийн зөвлөлөөс одоо манайх чинь 600 гаруй ажиллах хэвээр. Тэндээсээ одоо яг энэ товлын насандаа вакцина хийлгэж амжаагүй байгаа хүүхдүүд болон наснаас өнгөрцөн явж байгаа энэ өсвөр насныхандаа энэ одоо дархлаажуулалтыг сурагчдын амралт мөн ажлын байрны болцоо одоо энэ төвшөнд нь тохируулаад бид нар одоо зохион байгуулж байна. Тэгээд бидний энэ үйл ажиллагааг дэмжиж энэ вакцинжуулалтыг хийхэд бас шууд дэмжлэг үзүүлж байгаа халдварт өвчин судлалын үндэсний төвийн хамт олонд бас талархал илэрхийлмээр байна. За эмнэлгийн ажилчид өөрсдөө энүүгээрээ хийснээрээ мөн одоо өөрсдийнх нь ойлгосч гисэн бид нар нэг ижил болно. Тэгээд хавдар судлалын үндэсний төвөөс эхлүүлж байгаа эмнэлгийн ажилчны хүүхдүүдэд зориулсан энэ дархлаажуулалтыг бус тэмэлгүүд маань бас дэмжиж, урайлаад дараагийн төвшөнд энэ дархлаажуулалтыг дэмжиж ирээдүйн иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө бас хариуцлагатай байя гэж уриалгахыг хүсэж байна. Энэ вакцин ингээд ирээдүйд ингээд хавдар тусгаас сэргийлээд тийм болохоор ингээд энэ вакциндаа ингээд хамрагдсан. Тэ. Чиний ирээдүйн нэг хавдар тусгаас сэргийлээд өвчнүүдээс өөрийгөө хамгаалж байгаа болохоор энэ нэг вакцин хамрагдсан. одоо хэдэн настай? Би одоо 15-тай 16. Би 13-тай одоо 2 сарын 28-нд 14. Үеийн хүүхдүүд юу юу гэж уриалдаг? Энэ вакциндаа хамрагдаад идэвхтэй хамрагдаа тэгээд ирээдүйн өвчин зовлонгоос сэргийлээд хавдар тусгаас сэргийлээд идэвхтэй хамрагдчихвал өөртөө ирээдүйд юм бол хэрэгтэй шүү гэж хэлмээр. Үе тэнгийнхаа хүүхдүүдэд өөрсдөө өвчнөөс хамгаалаад энэ вакциндаа идэвхтэй ингээд сайн хамрагдаа тэгээд ирээдүгээ бодоод ингээд энэ нэг вакциндаа хамрагдаарай л. Ав нэр автал хэлж. Намайг компьютер зэрэг гэдэг. Компьютер жирэн гэдэг. Компьютер жирэн гэдэг. За санаа соноо намайг Батбаярын Ботл гэдэг. Би бол хавдар судлалын үндэсний төвийн сэтгэл зүйч байгаамаа. Тэгээ би өнөөдөр энэ үйл ажиллагаанд вакциндаа хамрагдаж ерөн бол яад эрэгтэй хүнс хамрагдах ёстой гэдэг талаар хэлмээр байгаа. Яад байвал одоо ам залхуур, толгой хүзүү, шулуун гидснээс ерөн бол хавд хавдрын тухайхан өвчлүүд байдаг. Тэрнээсээ сэргийлэх зорилгоор хамрагдаж байгаамаа. За та бүхэн бас хамрагдаарай.
За хатглаа шүү. Тэгээд төхөө.